Хөө миний охин өдрийн хоолоос авалж байна уу? Үгүй ингээд 2 савнд хоол хийж яах гэж байгаа юм? Би ангийнхаа зулаад бэлдсэн юм. Яагаад? Зулаад ээж аав нь хоол бэлдэж өгдөггүй гэсэн. Тэгээд л хичээл дээр ганцаархнаа хоол идэггүй, бас хичээлээс гадуур дугууланд нэг ч удаа явж үзээгүй. Хамгийн гол нь аав ээж нь түүнтэй огт ярилцдаггүй гэсэн. Өрөвдөлтэй байгаа зээжээ. Тийм байна. Хүүхдийн эрхийг маш ихээр зөрчиж байгаа юм байна да. Хүүхдийн эрх гэж юу юм ээжээ? Хүүхэд төрсэн цагаас эхлэн 18 хүртлээр хүүхдийн эрхээр хамгаалуулах эрхтэй байдаг байхгүй юу? Ээж нь чамайг хоолоо сайн ид, ариун цэврээ сайн сах. Би нүвцэн бол эмнэлэгт үзүүлдэг нь эсэминд амьдрах эрхийг биелүүлж байна гэсэн үг. Мөн сурч боловсрох, тоглоом наадам, соёлын арга хэмжээ, амралт зугаалганд хамруулах нь хөгжлийн эрхийг юм. Үзэл бодол хүүхдээ сонсох, санаа бодлын сонсох нь оролцооны эрх. Ялгуурлан гадуурхах, хорд саатуулах, хүчирхийлэх нь хамгааллын эрхийг зөрчиж байгаа аахгүй юу? Ойлголоо ээжээ. Харин миний охин ангийнхаа охин туслана гэдэг чинь маш сайхан чанар шүү. Тэгвэл би цаашдаа ч бас найздаа тасалж яана ээжээ. За хоцорлоо миний охин, хурдлаарай. Бид өсвөрийн сэргийлэгч. Хүүхдээ хайрлая, хамгаалъя.